За бүгдээрээ сайн уу манайха одоо миний влогийн 4 дахь влог 2 дахь тэмцээний тэмдэглэл маань ийхүү эхэлж байна. Одоо энэ хагас бүтээсэнд Улаанбаатар Супер Квест тэ өнөөдөр 5 дахь өдөр тэгээд спортын төв ордонд бүх багт нэг цагийн бэлтгэлийн юм цаг тавьж өгсөн. Бэлтгэлээ хийх гээд одоо ирчихсэн байж байна. Одоо яг манай өмнө нь болохоор энэ Японы Нишиномия гэдэг баг бэлтгэлээ хангаж байна. Бид ер нь ингэ гэж бодоод байгаа хөө. Одоо ингээ гой тэмцээнүүдэд орох юм бол гоё тэмцээний тэмдэглэл гээд тэр тэмцээн дээр яг юу болсон яасан гэдэг гоё бичээд блог болгоод оруулаад явъя гэжсэн бодол байгаа. Одоо бэлтгэлээ хийчихэд маргааш өглөө 9 цагт зураг авалттай өмсгөлүүдээ аваад зураг авалтанд орно. Өдөр 4:15-аас манайх хий тоглолтоо хийн. Манайх зоондоо болохоор 2 монгол багтайгаа орсон байсан. Сэлэнг Бодонс, нөгөөх нь Баян Хайрхан миг татгал гэдэг. Энд чи одоо ой. Энд чи одоо олон улсын тэмцээн гэж явах уу? Олон улсын тэмцээн байна тий. Тийм байна тий. Тэгэхээр миний хувьд бол миний эхний олон улсын 3-3-ын тэмцээн болох нэ. Зондоо 2 монгол багтай байгаа. Хэрвээ хожоод дэшээ гарах юм бол гадны багуудтай тоглох байх гэсэн бодол байна. Ямар ч тааш тэгээд тоглоё тоо, тийм ээ. Гадаа ч өрөө рүүтэн болцсон юм бэ тий. Сая хэд хоног нэг жоохон дулаархт нь далчхнаа нэмгэлцсэн чинь ханаад үрдсэн л байна. Үлж ханаад ирэхгүй яж хат нэр. Өхрөөс үлэн дээр хутах гэж. Улаанбаатар ирсэн байна. Зураг авалтанд орно. Гоё нарахгүй ш. Янз юм ш. Чи одоо ингэчээд эний чи ядгалаа. Монгол хичээр нэрнүүд өвчин гинэ. Миний хайр гэхдээ Азиас бичиж гайгүй. Нэши амзур ёо зүгээр би харуулчих. Хооллоо дээс их боцногтой. Тэгээд хооллоо цаасны бодлого бас жоохон хүн тоон боллоо. Яа гэвэл бид шиддүрүү манай нэг багийн ах маань ирээгүй ажил нь амжаагүй.
Бид гурав багийн хөлзий бид гурав гурлаа тоглоод ямтаж ажиллаж чадлаа. Одоо цагийн дараа баярхан татгалгээ багтаа. Сэс гаргах шиг тоол гинэ. Ойд тоглолтоо хожигдчихлаа сая. Одоо эсрэг хоёр багийнхаа тоглолтын шилтгаалаад эсгээс гарахаа шийднэ. Сая бүр амар хялаалаш зүг рүүгээ. Жажиг илүү хожичгоор гэсэн болно. За тэгэл хоёр багийн тоглолт ямар хоолт нь харъя та. За нэг давтал баярхан баг хожоос илнийг хожлоо. Тийм болохоор манайх зороосоо хоёроор харж юм би манайш нуглааны тоглолт хийхээр боллоо. Амьдаад энэ өсөгч спикерүүдээс нь нэг ярихаар ингээд царгаад байгаа болохоор амьдаад холдоо сууж юм л та. Энэ хэсэгт одоо ингээд тамирчид мандатаа үзүүлж орж ирж суугаал баг тамирчид л арай ал. Тэгэл тийшээ үзэгчид. За Улаанбаатар Суперквест тэмцээндээ манай баг шгшээ 8 шалгараад Улаанбаатар West одоо ДК ахын багт хожигдоод манай багийн энэ удаагийн тэмцээн маань өндөрлөлөө. Сая зааланд гоё яриа хийгээд төгсгий гэж бодсон чинь нөгөө нэг 3-3 чи айгу дуун дээр тоглолдог учраас нөгөө битэн дээр нь мик царгаад ерөөсөө их гоё ярьж болохгүй байлаа. За одоо тэмцээн дууссан юм чи одоо яах вэ те? Гэртэл харин да жолоочоор жолооч манай гүргэж гэж. Өчтөрөөрөө ингэдэг байхгүй юу? Тоглож дуусчаад гараад багаараа юм идэх гээд өнөөрөө гейт ороо суулаа. Тэгсэн чинь л бүр толгоо өвдөөд, бөөлж өөд, халуураад гинтл бүр яг л бүр ухаалтах гал бүр би болохон байгаад. Тэгсээр юм байгаад би яг өөрийгөө тарих хөдөлцөн гэдгээ ер нь мэдсэн байхгүй юу. Тэгээд 3-3-ын менежер ах намайг за энэ сайн барьдаг хүн байт ингээд яваад тэгээ очисон чинь толгоогоо бариулахгүй юу. Тэгсэн чинь хөдлөөд айгүй удцсан байжээ. Тэгээ өнөөдөр би нөгөө тоглолт өчтөр тоглолт дундуураа нөө жоо хүндэрчих байх гээд юу ч идээг байхгүй хоёр банан л идсэн. Тэгсэн чинь л бас нөгөө тарих хөдөлсөн нь ингээд дахиж дөргөөд ингээд удцсан байсан дээрээ жоо үлдсэн байна гээд. Тэгээ бүр үлдсэн байна. Тий. Юу идэх гэсэн байж. Гэхдээ харин би жоо хүндэрчин гэдэг нэг юм мэдэхгүй байсан. Тэгээд жоо мэрэгчлэгийн байх гэдгсэн чи бүр арай өөрийгөө баллаа ичих чинь. Тэгээ өчтөрөөрөө чинь бүр толгоон байгаа. Тэгээд толгоогоо бариулчаад хараад түргэн дуудаад тэгээ ерөнхий жоохон одоо амин үзүүлэлт гэх юм уу тэднийгээ үзүүлчихэд хоёр жижиг шингийн хийлгчээд тэгжээж нэг юм жоохон нүд нэгдлээ. Өглөө
нөө бүх багуудад нэг юм жоохон шидэлтийн бэлтгэлийн цаг гаргаж өгд юм бэлээ. Тэгээ тэр цаг дээр биеийн байдлыг шүн гайгүй унтчаад бол очие гэсэн чинь гайгүй. Шүн гайгүй унтчих, нойр унтчихна лээ. Унсан бүхэл шалтак мундахгүй гэдэг шиг тиймэрхүү юм болох үед дараагийн тэмцээн дээр илүү гоё том амжилттай оролцоод гоё влог хийнэ гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн дугаартай хамт байсан та бүгдэндээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар удахгүй бүгдээрээ уулзцгаая.